Хай, бүгдний өдрийн мэндийг хүргэе. Тэгээ Play Academy podcast маань яг одоо эхэлж байна. Podcast ч юм уу, YouTube ч юм уу тэгээ. За өнөөдрийнхэн дугаараар болохоор эхлээд дугаарт оролцох хүмүүсэд танилцуулчих. Ано Play Academy сэтгэл зүйч Ано байна. За тэгээд өнөөдөр подкастны зочин маань манай том хүү Цэлмүүн байгаа. За Цэлмүүн болохоор сая summer camp-т явсан тий өнгөрсөн жилийн. Тийм тэгээ бид хоёр summer camp-т яваад бид хоёрын дунд үүссэн харилцаа ер нь бид хоёр яагаад энэ подкаст оролцох болсноо ингээд товчхон та бүхэндээ танилцуулахад нэг жижигхэн үйлдэл та бүхэндээ хэлгүүлээ. За тэгэхээр би Цэлмүүний чиний одоо 20 санаад хайд байт чинь тий. За тэгэхээр Instagram-ыг хүмүүсүүд ер нь гэхдээ би яагаад албаар ингэж яасан гэхээр хойд ээж гэж чадхаад ингээд хүмүүсүүд чи хойд ээж гэхэлэр аим шиг 20 санаатай мухааштай гэж үлгэр дээр дандаа гардаг шүү дээ. Тэрний тайлбарлахын тулд энэ ингээд Coca-Cola энэ 4 стаканд юу вэ гэхээр энэ ингээд миний эмээ гэж ойлгочих за. Миний эмээ. Энэ болохоор миний ээж, энэ би, энэ одоо миний хүүхэд гэсэн үг. Нэгсэндээ чи гэсэн үг. За энэ яаж ийм вэ гэхээр энд бид нэр хүссэн үсээгүй сэтгэл зүйн байр байдалтай ингээд ийм арай жоохон их хичүү яач. За хаа гэхдээ энэ ингээд сэтгэл зүйн байр байдлыг бидний гэмтэл гэж ойлгож олно. Энэ колог гэмтлэр энэ тэгэхээр манай имэд бол үнэн асар их гэмтэлтэй нөхрөн тий. Яадгүй гэхээр сэтгэл зүйнхээ тэр шинж байр байдлыг хүн ингээд ойлгохгүй нэг эмчлэхгүй яваад тахлаар яадгүй гэхээр хинт дамжуулж байна. Гэрүүлтэй. Хүүхдэд дамжуулж байгаа тийм. Өөрийнхөө хүүхдэд буюу манай эмээ, манай ээж дамжуулж байгаа гэсэн. За эргүүлээд энэ манай ээж энийг ажиллахгүй болоод тахлаар хин рүү дамжуулж байна. Тань руу. Над руу дамжуулж тийм. Тэгэхээр би нөгөө нэг амар алдартай зоригтон байгаа учраас би энэ гэмтлийг чам руу тийм өөрийнхөө хүүхдүүд рүү дамжуулахыг хүсэхгүй байгаа учраас би энийг цэвэрлэх хэрэгтэй болж байна. Тэгээ яа цэвэрлэх хэрэгтэй байна вэ гэхээр мэдээж энийг юу л хэрэгтэй буюу энийг ингээд өнгөхгүй болно ингээд явах хэрэгтэй. За ядаж нэг ийм өнгөтэй болгочих тийм бага өнгөтэй. Тэгээ би чамруу бага хэмжээний өөрийнхөө гэмтлийг өглөө дамжууллаа. Чи энэ дээрээс өөрийнхөө сэтгэл зүй дээр ажиллаад хамаалал энэ яаж энэ гэмтэл явсаар байхгүй болж байгаа. Ингээд цэвэр ус, тунгалаг ус болох хүртлээр явах хэрэгтэй гэсэн. Тэгээ яаж энэ процессыг явуулдаг вэ гэхлээрээ сэтгэл зүйч хүний чинь үүрэг нь юу гэдэг вэ гэхээр ярилцах. Тэр хүний ингээд байр байдал мэдрэмж нь юу мэдэрч чинь яаж ийж ингээд тэр бүх процессор нь одоо зөв асуултаар ярилцахаар ойлголцолтоор тийм ингээд харилцсан нэгэнтэй итгэлцэлээр үндэслэж харилцааг үүсгэхээр энэ ингээд тунгалаг болдог гэсэн. Тэгэхээр өнөөдөр чи хоёрын подкаст маань юугаар эхлэх чинь энэ дугаар маань юугаар эхлэх чинь гэхээр яг энэ ийм болохын тулд хойд ээж муу дүртэй хойд ээж ерөөсөн хүүхэд хоёрын донд буюу чиний насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байр байдал нь ямар байдгийг тэгээд яаж одоо чивт хоёр шиг юм гэр бүл бас зөндөө байгаа ч тийм хойд ээжтэй хойд аавтай тэдгэр усуудтайгаа яаж харилцахаа мэддэггүй ч гэдэг юм уу энэ усууд зориулаад хоёулаа ийм харилцааг ийм болох үүднээс энэ дугаарыг бичиж байгаа гэсэн. Чи бил нөө? Билээ. Окей. Баярлаа. Орж ирсэн. Эрт элен далангийн харилцааг үүсгэж аваад баярлаа. За тэгэхээр энийгээ түр зур авчи. За. Тэгэхээр хоёулынх нь дугаар яаж явагдах вэ гэхээр манай багаас ингээд чивт хоёрт бэлдсэн 10 асуулт өгчихсэн байгаа. Энэ 10 асуултыг хоёулаа нэгнээсээ энэ нэрч тэрс элен далангийн харилцааг үүсгэхэд бол нэгнээсээ хоёулаа асуугаа явчихна гэсэн үг. За яаж юу мэдэрч энэ асуулт асуу гэсэн чинь. Асуулт суун гоё л байна. Хариулаад асуугаад явгонгууд мдээгүй зүйлээ мэдчих ч юм уу тий. Ярьцаж үзэж байгаагүй сэдвээр хоёлаа ярьсан шүү дээ. Тэгээ надад бол бас жоохон төгшүүр юм уу, жоохон догтлол ч юм уу, тийм халуун мэдрэмж чинь. За гэтэл би эхлээд чамаас асуугаа явчих. За. Энд тэгсэн байна. Чи яг анх намайг автаа чинь суун гэж мэдээд одоо чиний хайд ээж хорон санаатай хайд ээж болно гэдгийг мэдээд яг юу мэдэрч ирсэн бэ? Юу чамд эсвэл бодогдож ирсэн бэ? Хэдэн настай байлаа? Сайн санахгүй байна. Тийм сургуульд орсон байсан баха. 6 юм уу 5 тал байсан. Тийм. Яг анх таныг харж байгаад сайн мэдгүй байна. Хоёр болж исэн баха. Тэгээд намайг гэрээс аваад танилцуулах гэдэг уулзж исэн. Тэгээд яг тэр өдрөө би амар тийм гомдож исэн аахгүй өөрөө ээж юм аа шүү дээ. Яагаад гэвэл намайг ингээ гаргаад
явуулаад өгсөн аав. Тэнгүүтээ өөрөөсөө гадаа зарим гэдсэн сууж исэн. Тэгээд надад зарим өгөөгүйгээд би баг машинд 2-3 цаг уйлж исэн санаж байна. Тэгээд яг үндэ бол би таныг хараад аавын найз юм байна гэж боол. Тэгэл юу нь бол унтаал яваад өгсөн. Тэгэл амар явж байгаа л машинтай явж байгаа л гинэт юу өвөө эмээгэнд очиод тэгэл таны танилцуулж ирсэн. Тэр үе чинь гээл. Нэг юм байгаа биш гэнэ. Өөргөө заримнаас болоод үйлцсэн байсан юм шүү дээ. Йоо, би тэгсэн чинь дотроос амар юм болчихсон шүү дээ. Яа намайг хараад дурлаад байгаа магадгүй. Тийм байхад шүү дээ. Яг үүндээ хүүхдүүд заримнаас олоод уйлдаг байхад. Окей, чиний асуулт юу вэ? Йоо, яа амар юм бэ? Анх намайг хараад юу бодож байсан бэ? Би чамайг хараад яагаад намайг хараад дурлаад уйлаад байгаа гэж бодчихсон. Тий, ер нь бол яг одоо амар тооц хандахгүй байгаа ч гэсэндээ би хамгийн анх гэхдээ миний санджаар бол чамайг анх надад танилцуулаагүй байх өөр өдрөөс аахгүй юу? Чамайг холоос харж байсан. Тэгээд аав чинь чамтай уулзна гэ. Тэгээд би чамайг холоос ингээ харж байхад амар яана би намайг танилцууллаа юу болохоо намайг надад дургүй ахвал ямар ахвал гэдэг амар сандарч байсан би. Тэгээд дараа нь тэгээд яг уулзсныхаа дараа болол тэгээд жоохон хичээд байсан. Би яг юу гэж ярихаа мэдэхгүй. Жоохон хичээл. Тэг чи би өөрөө жоохон хөвтэйсэн. Тэгээд амар хичээж ичээд яг яаж харилцаа зөв үсгээ мэдэхгүй л байсан да ер нь бол. Тэгээд тэр шиг айгу удаан үргэлжилсэн ингэ. Тэр би ер нь тийм юмд амар тийм санаа зовж байгаагүй шүү дээ. Зүгээр одоо юм байгаа юм байна. Гэл. Тэгэхээр томчууд л амар их юм боддог байна дотроо. Жохон бахтаа бол зарим л боддог байсан надаа. Тийм байна те. За миний хоёр дахь асуулт болохоор тийм. Би чиний амьдралд одоо орж ирснээр гэр бүлийн чиний гишүүн болж орж ирснээр чиний хувьд яг юу өөрчлөгдсөн гэж боддог вэ? Ер нь бол одоо ингээд би доороо түүтэй болж байгаа шүү дээ. Ээжийн тал дээр аавын тал дээр. Тэнгүүд надад л амар тийм хоёр гэр бүлтэй юм санагддаг байсан. Тэгвэл ингээ хоёр талтай одоо ээж дээр очингууд ингээл бахан дүүнэртэй тэгэл аав дээр очингууд дахиад бахан дүүнэртэй. Тэгээ ер нь амар хоёр амьдралтай байсан юм шиг санагддаг. Одоо ч тийм гэхдээ ер нь л арай гайгүй том болж байгаа болохоор. Энэ дундаас зохицуулт ихэд хэцүү байна уу? Зохицуулт одоо бол гайгүй. Гэхдээ хуучин байхад өөрөө жоох хөвдсөн шүү дээ. Би ялгаагүй бацаан байсан. Тэгж яхад амар тийм хүндрэлтэй байдаг гэсэн. Ингээд жоохон ялгаж салгадгүй нэрийн амар тийм биентэй холцдог. Тэнгүүтээ нэрийн андуураад хэлчингүүд амар тийм ичдэгч хэрэг мөн санаа зовдөг байсан. За чиний хоёр дахь асуулт юу? Надад дотносох гэж хичээх үед хамгийн хэцүү зүйл юу байсан бэ? Миний өөрийн мэдрэмжлээс. Би ингээд амар айгаад нөө түрүүн юун дээр харсан шиг би ч өөрөө бас хойд ээжтэйс аахгүй. Тэгээд мэдгүй намайг жоохон хаад намайг хойд ээжтэй болгоход тэгээд аахгүй. Миний мэдлэр бүх юм болоогүй. Одоо танилцуулж ч юм уу тийм ингээ аль бие осоор тэгж мэгдэг ч юм уу тийм байгаагүй. Бараг чи дүүттэй болчлоо гэсэн дараа дүүттэй олсны дараа би мэдчих жишээ тийм. Гэх мэтлэнгийн байсан болохоор тэр нөгөө нэг experience гэж нэрлэжтэй тэр туршлага надад ерөөс байгаагүй. Тэгээд би ингээ айгу хичээх гэж айгу хичээжсэн. Ямар тач за би ингээ айгу энэ хүүхдэд ямар нэгэн байдлаар гомдоочихгүй юм шүү гэж дотроо амар хүчээсэн ч гэсэндээ яаж чамтай харилцах учраа би өөрөө мэддэггүй байсан. Тэгээ ингээд айгаад ичээд мэдгүй ингээд дотроо ингээ амар их юм бодоод муухай сэтгэл төрүүлчихгүй байх үедээ гэж амар имээдэг. Хэрнээ тэр нь дотроо л гаднаа болохоор ингээд тэний зарилаа юу ч мэдгүй яаж харилцаа мэдгүй тийм байсан. Би нэг юм сандын ингээд ер нь би очингууд айгүй их тоглолдог компьютер дээр тэгээ утсан дээр тэгээ нөгөө дээр ингээд PUBG тоглож үзсэн чинь та ингээд надад нэг номны талаар ирж ирсэн аахгүй юу. Тэгээ би нэг сайн санахгүй юм. Гэхдээ яг PUBG тоглож ирсэн юм сандаг. Тэгээ та надаар ингээд чи ямар нэг юм зохион бүтээж болох байсан бол юу зохион бүтээх вэ гэдээ асууж ирсэн. Тэр асуултан дээр би ингээд доороос ингээд усаар шүвшдэг, нисдэг гутал хийж хариулж ирсэн. Тэгээ яг яаж хийх вэ гэдээ асууж ирсэн. Тэрэн дээр би бол амар гайхаж ирсэн. Одоо яаж тийм гутал хийх үү гэж амар бодож бол хамгийн түрүүнд толгоонд орж ичиж байгаа зүйл угаалгын юм шиг байсан. Яагаад гэвэл ингээд ус авангуудаа дотроо оруулж байгаа нэг угааж байгаа штэ. Тэрэн шиг ингээд гутлан дээрээ ингээд ондоо ийм ус оруулдаг тийм юутай гуурстай хийх л ах гэж бодож ирсэн. Яг тантай жоохон байхад амар харьцаж байхад энэ бол амар тийм сонирхолтой гэхээр сонирхолтой асуултууд асуудаг байсан. Тэр л амар хөвчлөлтэйсэн.
Thank you. Чиний асуулт нь юу гэж байна? 3 дээр үү? Ааха. За. Та намайг хайрладаг уу? Хизээ хамгийн их мэдэрсэн бэ? Хайраа юу? Аха. Тий. Би чамаг өмнө яг үнэнгээл өмнө яг ямар мэдрэмжтэй байдгийсэн ингээд өөрөө ч мэддэггүй байсан. Яа ингээд 100% ингээд тэг юу гэдэг амар хайртай гэдэг ингээд ялуураад одоо хүүхд барьж алга өмсдөг шүү дээ юм чинь. Яг тэгнэхээс илүүт ингээд хичээд идэг. Тэгээд тэр нь одоо яг ямар юм мэдрэмж юм мэддэхгүй. Тэгээд харин яг өмнө хэлэхэд баг нилээн нөгөө нэг чи ингээд том болоод гачирч мачурт яваал тий. Өөрийгөө ингээд нээлттэй ярьж хэлснээс ч байгаа би чамд ингээд айгуу тийм спешиал ээжи хайраар гэхдээ тэр нь ийм арай мэдээж одоо төрсэн ээж чинь бодвол ондоо гэхдээ нэг тийм нөхөрсөг ч юм уу найзрахаг ч юм уу гэхдээ нэг ээж чинь дүрээр ч юм уу чамааг ингээд яг л адилхан хүүхдийн минь нэг учраас ямар нэг юм одоо буруу юм битээ хийгээсэй ч гэдэг санаа зовсон тэр бүх мэдрэмжүүд нь давхар байсан. Тэгсэн хэрнээ илүү жоохон нэг тийм эгчийнхэн дүрээр ч юм уу нэг тийм амар мэдрэмжүүд айгуу тийм холилдож орж ирж байсан. Тэгэхээр хайрын хувьд гэл тийм холимог мэдрэмж ээж гэхдээ нэг талаас ээж ч юм уу тийм шинэ төр зохиож тийм үү тийм мэдрэмжээр амар хайрладаг. Тэгээ хоёр дахь асуулт байлаа наа чинь. Хоёр давхар асуулт. Гурав дахь асуулт нь давхар юм утгатай байлаа. Хайрладаггүй гэвэл тийм хайрладаг. Тийм хизээ мэдэрсэн бай. Асуулт. Тийм яг өсвөр нас чинь эхлэх үед амар тод байсан. Бага насны чинь угаасаа хүүхэд болохоор тэгэл хайртаад байгаа шүү. Амар тийм бандаас хүүхэд байсан. Тэгээ би бол амар бондгор байсан. Тэгшээдтэй хүүхэд байхдаа ингээд хайр нэхэх шаардлагагүй чамайг амар хайрлахаар тийм хүүхэд байсан. Бага байхдаа хүн болон хараад хүү ямар хөөрхий ингээд шинэ санаж ийн жоохон бахта манай гэрлөө явж исэн да маавтай тайлцаа. Тэгэхэд ингээд хүн болгон чамайг хараад амар хөөрдөд ямар хөөрхий чи багасаа ингээд хүн хараад юм хайр татсан тийм хүүхдээс. Тэгээ нөө өсвөр насндаа орж ирээд илүү нөө өөрийгөө таниулж эхэлж байгаа шүү дээ, тийм. Олон янзаар тэр үед бол би үнэхээр чамайг амар бахархаж хайрлаж байсан. Зөндөө олон өсвөр насны хүүхдүүд айгүй л олон янзын ааштай байдаг шүү дээ. Тэгэхээр нэг талаасаа би амар имижсэн боловч нөгөө талаасаа чиний ингээд тэр яаж өрнөж байгаа насны чинь онцлог яаж өрнөж байгаа хараад амар бахархдаг. Одоо хүртэл өсвөр наснаас өгөөж. Өсөөл байгаа. Тий. Дөрөв дахь асуулт лөө. Одоо 3 дахь. Одоо 3 саналаа. Чи надаас хамгийн их санаа зовж байсан зүйл чи юу байсан бэ? Нөгөө нэг хөдөө явжсэн шүү дээ бөөнөрөө. Намаа 5 дугаар ангид явжсэн. Тэр үед ингээд ер нь бол би амар цутарч ийсэн аахгүй. Анх удаа хотоос гарч үзчихсэн. Тэгээд ингээд аялаад явангууд яаж байгаад оймс нарцсан. Тэгээд ингээд хөл даарчингууд ингээд амар сонирм болчихдээ шүү дээ. Тэр үед ер нь бол надад амар тоохгүйсэн хэрэг юм уу? Тэгж яхад амар дүүндраа жоохон загнаад тэг ингээд дээрлэхүү харагчих уу дээ ч гэдгээр юм уу? Амар тийм юмнаас амар айж исэн. Одоо ингээд мэ дуруу хөрглээ одоо би угаас жоохон ивүү байгаа штэ. Тэр үед ингээд намаа уурлуулах чихээр юм уу намаа одоо ингээд таагүй мэдрэмж төрүүлээд би тэрнээсээ болоод нөгөө хэдтэй бас жоохон таагүй мэдрэмж төрүүлэх үедээ гээд тэрнээс юм л амар яжсэн. Тэгээд заяан ч олно штэ юм уу. Бүр задаж чадах гэдэг байна. Тэгээд би тэгтээ үе задаж штэ тэгээд байхгүй. За яана болохгүй юм аа юм ярьчлаа гэдэг. За окей. Тийм. Чиний 3 дахь асуулт тийм. Миний 4 дахь одоо. 4. Окей. За. За тэгэхээр дараагийн асуулт нь та намайг жихээ өөрийнхөө хүүхэд чиг ханддаг уу? Надад. Тэгээ түрүүн би бараг хариулсан баха. Юу лээ. Тийм чи миний хүүхэд би чамаа яг хүүхэд чиг ханддаг. Тэгээ сургууль мургуулаараасай. Дайчгүй сургууль аваасай. Би тийм Монголда үлдчихээсэй ч гэдэг юм уу ингээд яг илүү юм руу зориосоо яг ээжийн тэр нүг ээж хүүхэдтэй ямар хандлага шаардлага тавьдаг тэр болноор чамайг үнэхээр ханддаг. Тэгээд аавч мустандаа хэлдэг. Манай мүнэ угаасаа чадна, иш чи явна. Тэгээд чамаасаа айлс хүч өмчлөлт бүр үнэхээр амар баярлсан. Айгу бахархсан. Яг үнэхээр чин сэтгэлээс ингээд хүүхдээр бахархдаг ээж аваад ийм мэдрэмж надад яг төрж ирсэн. Тэгэхээр тийм тэгтээ нөгөө талаас чиний яг аав ээжи чинь чамайг хайрладаг хайраас тэгээ ялгаатай. Тэрний ялгаатай нь юу гэхээр илүү жоохон чамайг надтай юм нөхөрсөг,
найз шиг их чихээ илүү дотн байгаасаа гэж амар хүсдэг. Тэр хоёрыг мэдгүй зүйлийг би мэддэг байгаасаа гэж амар хүсдэг. Тийм мэддэг те гэдэг. Аав ээж тийж болохгүй нэг найздаа ч юм уу хэлэхээр. Яг тийм зүйлээ надад амар гоё ярьдаг байгаасаа гэж амар хүсдэг. Миний зүгээс. Миний дөрөв дэх асуулт болохоор тэгж байна. Бид хоёрын хамгийн гоё дурсамж юу байсан бол гэж байна. Надад л ер нь ингээд тантай ярилцаа суучих аягүй гоё санагддаг. Одоо өөрийнхөө асуудлуудыг тэгээд юу мэдэрч байгаа, яаж байгаа гээл. Тэгээд ярангуут амар тийм таатай санагддаг. Бус хүмүүс ярангуут ингээд амар тийм шийдэл олж өгөхгүй даадаг ч юм уу тийм ингээд амар ингээд зааж өгөхгүй хэцүү санагдаад та болохоор амар тийм ойлгож хариулдаг. Тэгээ амар ярихад тухтай амар тийм бараг 2 3 4 цаг ингээл яриа сумаад ямарч нэг тийм их санагддаг. Тэр нь надад амар таалагддаг. Тэр чи нэг гэрт хурж би нэг амар гэрээ ажилтай юмаа ингээл угааж муугаа лаашсан чи амар хөөр ингээ хайнаас ингээл дагалаатай юм надад тэр амар гоё санагдчихсан. Тэр бараг хүүхдүүдээс мөнх орш хөрлөн хиний юм аавч уртлаатай тэгж амар гоё идэвхтэй гэж ярьдаг чи бүр ингээ үнэхээр хүн ингээ ярмаар байгаа нь мэдэрдэг ингээ хайнаас ингээ тал тэгсэн ч тэгсэн те ингээ хоол ярьдаг айгу гоёсэн тэр үед бол тэр өдрөд айгу гоёсэн ярих айгу гоёсэн бас хамгийн гоё стилээ бодлон те бараг за чиний 5 дахь асуулт Флэхтэнд хамт явснанд бид хоёрт яаж тус болсон гэж бодож байна? Өстой гоё асуулт энэ яг энэ цэслэнд би нэг бараг чамаг зоригтойгоор чамаг явуулчихсан байхгүй юу. Тэгээ яагаад тэгэхээр нэг л тийм бүүнөр одоо аавтайгаа хамт гэр бүлээрээ ч гэдэм үү те ингээ хамт байхлаар би чамаг өөрийнхөө ануу гэдэг өнцгөөс ердөөсөө таниулж чадахгүй байгаа юм шиг санагддаг гэсэн дандаа. Тэгээд яг энэ цослон чамаг явчаасай тэгэх юм бол намайг яг ингээ би хүн тустай хүн талаас миний мэрэгжлийг намайг юу хийдэг ямар ажил хийдгийг ч гэдэм үү те илүү гоё ойлгож авах боломж гэж аягүй харж байсан. Тэгээд яг би зорьсондоо бас зорилготой тодорхой хэмжээнд яг төсөөлсөн шиг хүрээгүй дундаас нь нөө ажил гараа явчихсан учраас гэхдээ яг ганц 2 сургалтанд нэмэлтчээ сууж байсан те. Тэгээд ямар ч тэр сургалтыг хийхдээ хүртэл би ямар ч бэлтгэлгүй байсан. Тэгээд бэлдэж хийж бодоагүй. Яг л би яг баг чамд зориулсан гэж болно тэр үед. Яг л өөрийнхөө үнэн төрхийг ануу гэдэг хүн яг тухайн үед юу мэдэрж ийсэн ер нь юу мэдэрдیں۔ Тэ би яг хийн гэдгээ чамд ингээд яг чамд зориулж тухайн сургалтууд орж исэн. Тэгээ тийм учраас миний мэдрэмж хүртэл айгу тийм үнэн байсан. Уйлаар те тийм юм эрт тийм илэн далангуу тийм сургалтууд болж исэн Black Dem дээр. Тийм тэр л юм болоо даа гэж бодож байна. Надад амар тийг санагдчихсан. Нууны карт ингээд тавьж байгаа сэтгэл хөдлөл яжсэн шүү дээ. Тэр өдөр яг ингээд та нүднийхээ талаар яриад уйлжсэн. Тэнгүүт яг нөгөө тань зориул одоо ингээд ануу гэдэг хүн байсан мэдээсэ гэж байгаа шүү дээ. Тэрийг би амар тийм тэр үедээ ойлгосон ч юм уу. Одоо ингээд миний хойд ээж гэдгээр биш яг ануу гэдэг хүнээр нь яг тийм асуудалтай угаасаа хүн юм шин тийм. Тэгээд яг тэр утгаар нь амар тийм ойлгож мэдэрч чадсан. Та юу бас зорилготой хүрсэн. Тийм байна. Yes. Зорилготой хүрсэн үний царай юм байдээ. Зөв баг миний 5 дахь асуултанд хариулчлаа яг сайн шиг. Black Dem хамт байсан үеийнхээ нэг сайхан мөчийг дурсаач гэсэн асуулт нь. Яг энэс нөө үгүй. Тийм сургалтын үеэр л яг амар тийм таныг яриад юм зааж ахад чинь айгу гоё санагдчихсан. Одоо ингээл гэрт долонгоод гэрээ цэвэрлээд одоо тиймэрхүү байж байгаа шүү дээ. Тий, ээж нэг шалмсын дүртэй. Тэр дүрээс арай ангид. Яг ингээл суралт орж байгаа юм, лекц орж байгаа юм шиг тэгэл гоё юм бэ гээл. IT санагдчихсан. Тишгүй дээ. Би ч бол намайг ажиг юм л дээ. За. Тэгээс тахгүй дээ. За, миний 6 дахь асуулт. Та миний талаар бодонгод хамгийн их юунд баярлдаг вэ? Чиний талаар бодоод хамгийн их баярладаг зүйл нь одоо өсвөр насны хүүхдүүд ер нь ингээл би өөрөө нөгөө нэг хойд дэжтэй илжсэн гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө мэдээд байна л юу гэхээр хин нэгнтэй одоо аавыгаа булаацалтах ч гэдэм юм уу эсвэл тэр мэдрэмж өөр айгу муухай мэдрэмж. Тэгээ би өөрөө тийм өсвөр насны тийм гоё замдуулаагүй. Би өөрөө айгу муухай аштай байсан гэн. Тэгээ манай хойд ээж бол бас дууддаг гэсэн бахаа гэн. Тэгээд яг өөрийнхөө санахлаар эргүүлээ чамайг харахлаа би чамд амар баярлалдаг.
Юу гэхээр чи надад хэзээ ч тийм муухай ааш гаргаж байгаагүй. Яг ингээл байгаагаараа тэгээд ингээд айгүй гоё тийм хүндэтгэлтэй. Тэгээд заримдаа яхаа ингээл гонигтай тийм байх ихэд амар өөрийнхөөрөө тэгтээ ингээд айгүй тийм хүндэтгэлтэй харилцаад байгаа юм шиг надад дандаа тийм мэдрэмж төрдөг. Эллоор шихэд та сайн уу гэл ингээл чи ингээ өөрөө минэлцэнлээл ингээл амар хөөрхөс тэрэнд нь бүр амар баярлдаг. Надад ингээ муухай хүүхдэл юм чи муухай ааштай гаргаж чад болно шүү дээ. Тэгэхээр чин чи айгүй тийм өнөөдрийн хүртэл чи ердөөсөө тийм муухай ааш юудаас гаргаж байгаагүй тэрэнд нь амар баярлдаг. Yes. Сонсод гоё юм. За таны 6 дугаар асуулт. Миний 6 дугаар асуулт. Би чамааг илүү ойлгохын тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ гэж. Ер нь бол тэгэл сонсох. Одоо би амар тийм асуудлууд амар тантай ярилцаад яах их амар тийм сонсохыг үнэвсдэг. Одоо ингээл яриал гэдэг та сонсоол нөгөө нэг 9 асуугаад нэг хариул хийсэн шүү дээ сургалтын дээр. Тэр надад амар тийм хэрэгтэй юм шиг. Одоо ингээд намайг ойлгохын тулд одоо миний асуудлуудыг сонсоод ойлгоод миний одоо юу мэдэрч байгаа, ямар хуу байгаа, тэгээ аз жаргал одоо гуниг бүгдийн амар тийм мэдрэхэл ойлгох хэрэгтэй байх гэж бодчих. Сонсох. Чамтай ингэж асуунгууд чинь өсвөр насны хүүхдүүдтэй ер нь чамтай харилцах чинь нэг чи өсвөр насны хүүхдийн төлөөлөл олж байгаа шүү тий. Тэгэхээр чи ингээд манай энэ өнөөдрийн дугаарыг үзэж байгаа зөндөө одоо ээж аваа тус байгаа өсвөр насны хүүхдүүдтэй. Тэгэхээр яг чи тэднэрт хандаад юу гэж хэлмээр хүүхдүүдтэйгээ юу нь яаж харилцах зүгээрээ та нарын үг хэлхийг ашиглах зүгээр үү эсвэл яг сая чиний хэлгээр асуулт асуух нь өөрөө айгүй чухал процесс үү? Миний хувьд бол ер нь яг бидний сонирхдаг зүйлээр нэг ярилцаад үзэх юм уу. Одоо аав нартай зүг PUBG тоглодог байхад айгүй гоё байсан. Ингээл хамт нэг юм сонирхоод хамт тоглоод тэр тоглоомн дээрээ тэгээ ярилцаал одоо тэнцээ байгаа шүү, энэ байгаа шүү гэж ярьж байгаа штэ. Тэр үеэр амар тийм хүүхдүүдтэйгээ хүүхд эцэг эхчүүд биеинтэй амар тийм холбоос тогтож чаддаг гэж бодож байна. Яагаад гэвэл одоо ингээд хүүхдүүд ч угаасаа тийм тоглоом одоо сонирхож байгаа зураг зурх ч юм уу, дуу сонсох ч юм уу айгүй дуртай байгаа штэ. Тэнгүүд тэр дуртай юмд амар тийм хамталт үзүүлээд хамт дуртай байгаа дангуудыг гой санагддаг. Миний хувьд бол тэр л байна. Гэтэ одоо ийм байвал яах вэ? Би шилбэл өөр компьютерийн тоглоом тоглодог шүү дээ тий. Миний үед. Та мөнхөрш та 3 аавтайгаа ахуулсан та 3 зураг гэдэг шүү дээ. Мөнхөрш дөнгөж юм үлхийтэй аав чи ингээд тэрчгсэн. Тэгэн хүсдэгсэн үлхийтэй өрнөө ингээд компьютер л өнгө шагаацаа харцаа. Чи та 3 гурлаа ингээд компьютер тоглож байгаа. Яг тэр зурнаас хүртэл ингээд харахад та өөрөө сонирхол ингээд амар адилхан гэдэг нь шууд ингээд мэдэгдэж байгаа. Одоо ингээд мөнхөрш ингээд анхаарсан суулгаа. Гэх мэтлээ. Тэгмээ чи би болонгоо тийм тоглоом тоглолтгүй. Гэхдээ чамтай ингээд гоё ярилцмаар байдаг. Тэгээ наттай адилхан яг ийм одоо за чамтай болоо би ярилцаа сурчсан маа. Гэхдээ ярилцаж чадаагүй ийм дадлыг одоо олж аваагүй зөндөө олон ээжүүд аваад бас байгаа шүү дээ тий. Хүүхдүүдтэйгээ юу ярилцгаач мэдэхгүй сонирхол хамтын сонирхолч гэж баг байхгүй ч юм уу тий. Ийм байвал ийм эцэг ийм харилцаат эцэг эхчүүдэд чи яг хүүхдийнхээ зүгээс юу зөвлөмөр байна? Яаж та нартай хамт нэг ижил сонирхолтой болох юм? Ер нь яг харьцахтаа амар тийм лекц тавьж байгаа биш юм шиг амар тийм зугаатай арга гэх юм уу. Одоо тоглоом биш байтгаа гэхэд одоо мэдээхэр юм уу. Сонирхолтой одоо ингээд хүнтэй яриа хов бацгаар нэг амар нэг гой сэтгэл үүд штэ. Нэг тиймэрхүү юмар ч юм уу. Танаа ингэж одоо хэрэг хэрүүл болж юм. Одоо хүүхдийн орчинд сургуулийн талаар бас ярил бас гайгүй байх. Гэтэ би яг амар сайн хариулж мэдэхгүй байх учраас мэдэхгүй байх ш. Гэтэ юу ах те миний бодлоор ингэж чинь одоо сонирхол заавалжгүй хамт адилхан нэг зүйл дуртай байхаас илүү зүгээр чамааг ингээд яг хөөчих ч юм уу те ингээд ухаад сонирхоод чиний эргэн тойрон чи юу бол чи юу мэдэр чинь ч гэдэг юм уу энэ талаас нь ингээд асуул айгу тийм дуртай байх бах те. Гэтэ яг шууд зүгээр ингээд хичээл тарж ороход ингээл юу мэдэрч чинь юу байна гэж тийш сунгууд амар сонирхох бах. Гинти амар тийм ухаарлалт ороод те надаас юм асуумаар байгаа юм шиг амар тийм тулгаад байгаа юм шиг санагдах. Ингээл яриа үд эхлүүлж байгаа л ингээ гоё инаарсаг харилцаа үүсэж байгаа штэ. Дулаахан тэр үеэрээ тэгэл ингээл амар тийм ярилцаал харилцаал. Тэгээ бас өөрөө одоо хоёулынхаа харилцаа одоо ингээд
ээж шиг, ихч дүү шиг, найзууд шиг тиймэрхүү шүү дээ. Яг тиймэрхүү байршилтай байвал зүгээр ах гэж бодож байна. Одоо зүгээр сургуулийнхаа нэг найзтай ингээд амьдрал ярьж байгаа юм шиг тиймэрхүү дөө одоо өөрийнхөө асуудлуудыг ч бас ярьдаг ч юм уу, хүүхдтэйгээ найзууд болвол амар тийм зүгээр ах гэж бодож байна. Та орчуулахад энэ үгийг орчуулахад гэж шít айсбрейкер аягүй сайн хийцээр ер нь ээж аваад зориулж хэлэхэд ганцхан зөвлөгөө өгье гэж. Айсбрейкер сайн хийж сураарай. Хүмүүс хагалт сураарай гэнэ. За би таныг гомдоосон тохиолдол байгаа бол уучлаарай. Ямар үед байсан бэ? Өөд хэлгээд байгаа юм болоо гэж бодсон. Чи асуулт байсан юм уу? За чи наа гомдоожсэн тохиолдол. Яг талгаанд ингээ орж ирэхгүй байна. Гомдчихсэн. Би санчлаа. За. Тэр үед нэг гомд дэбрэг амар гомдсон ч юм шиг. Гэтэ жоохон тийм эвгүй мэдрэмж хальт төрж байсан. Тэрний яасан бэ гэсэн чи бид нэг ингээд тоглож байсан байхгүй юу? Аавтай чинь бөөнөр ингээ гуруулаа тоглож чийхэд айгу жоохон бис юм аа. Айгу жоохон бис. Тэгээ тоглож байсан чинь аав чинь юу лээ намайг ингээл нэг цаашлуулж maaшлуулаад би аав чинь тоглоомор ингээд зогчдөг байхгүй юу. Тэсэн чи аавгаа амар өмөрөөд намайг зөрүүлээд зогсдог. Амар зогтоор ингээ үнэхээр уурлаад чинс дээрээс амар уурлаад зогчээсэн. Тэгээд тэр үед нь би ингээд гинт яна би чинь нэрээ дөнгөж танилцчихсэн үе баг. Тэгэл тэр үед нь би гинт амар эвгүй мэдэрч байл. Нэрээ тийштэй. Нэрээ энэ хүн чи миний эзэмшил биш үү? Би чи энэ хүнтэй чи хамаагүй ингээд харилцаж болохгүй штэ гэдэг анхны тохиол байсан. Тэр би өөрөө хүүхэдгүй чинь бит хоёр нас хүүхд гараагүйсэн шүү тэгэхэд. Тэгэл яг тэгэхэд нэр амар жоохон хальт юм цочрол аягүй гэжсэн надад. Чи хизээ байсан юм бол дөнгөж бараг танилцаад чамаг аав чи ингээд авчирдаг байсан штэ. Гэртээ авчаал тэгээ цааш өөрөө ажилдаа яваад хойлохноо үлдэж мүлддэг байсан шүү дээ. Зураг мураг би чамаа зурулж мууруулаа санаж байна. Марат хоёр хойлно байхад. Яг тэр үед ахгүй. Тэрний оройн ч л Марат чи ингээд бөөнөр ингээд юм хөзөрчил юу ч л тоглож ирсэн. Нөө ариуна ихч байдаг. Тийм байдаг хадсан. Бид нар бөөнөр байдаг хаа. Нэг тийм юм болж ирсэн. Зүгээр хаа ингээд бодсон чинь тэр л толгойд орч чинь өөр бусдаар болол. Тэр тэгтээ гомцсон гэхээс л тэр зүгээр надад амар том дохио байсан. Би ч нөгөө нэг өргөчөөс бит хоёр ч юм тэгээ би чи юм жоохон юм одоо юм дайм харилцаад жоохон юм нөгөө эргүүлэгдэж байгаа найрагдж байгаа юмхтэй ч нэг айгу тийм хамаагүй харилцаатай аавтай ч. Тэгэхэд айгу тийм яг чиний дэргэд айгу тийм хамаагүй юм сүртэй юм чимээгээр жоохон юм дээрлэхүү зан гаргасан чинь шууд чи аав өмөрж. Тэгээ нэг талаасаа тэр нэг гоё байгаа зү. Аавтай амар үнэнч нэг талаасаа. Гэтэ одоо бодонгууд амар сандрах юм уу ичих юм амар сонир байна. Тэгтээ тэр чинь жоохон байсан ч аргагүй шүү дээ. Тэг би бол их санахгүй байна тэрийг л. 7-т. Тийм 7. Миний асуулт уу? Бид хоёрын харилцаа хэрхэн өөрчлөгдсөн гэж чи бодож байна вэ? Заслангаас хойш. Ер нь тэгээд би амар танд юмудаа ярьдаг болсон. Одоогоос том болоод хэлж байгаа өсвөр насны үеж байгаа. Тэр үеэр одоо тулгарч байгаа асуудлуудаа амар тийм тань нээлттэй хэлдэг. Тэр л амар тийм том өөрчлөлт байсан. Одоо ингээд step mom, step son гэсэн харилцаа биш амар тийм найз төхөрлөлийн одоо чөлөөтэй болж эхлээд одоо ингээд ярихнуудаа ярихад амар тийм таатай зүг ингээд яриад л байж юм байна. Тиймэрхүү болсон. Шгүй дээ. Би тэгтээ хаа энүүгээр чинь аавд чинь гайх болдог шиг. Би чиний мэдхгүй зүйлээ чи мэддээ шиг. Чи ч мэдхгүй л байна да. Гэж ингэ. Наад тэрний оргоо идэ. Үзаа зүгээр лаач амарсан царилаа. Чиний наймт асуулт дээ. Миний наймт асуулт. За, та миний ирээдүг хэрхэн хардаг вэ? Nice. Би чамруу бүр мэрэгжил сонголтын санал хүртэл явуулж байсан тийм UX UI designer гоё юм шүү, тийм юм шүү. Би яа тэрнийг ингэж чам зүгээр санал олгож байгаа гэж явуулсан гэхээр чи өөрөө нөгөө сонирхолч ингээл сэтгэл зүй бас сонирхож чинь, ийм юм сонирхож чинь чи өөрөө багаач ингэж чамхаа чиний юм төсөөлөх чадвар чинь амар баялаг. Тэгээд төсөөлөхөөс гадна чиний харилцааны чадвар, эмпати чадвар буюу яг харахгүй нүүн сэтгэл зүйч тийм үү тийм хүмүүсүүд байх хөвгтөл чамд гоё байдаг байхгүй дотор ч. Тэгээ нэмхэн чамд бүр ингээд IT-ийн бүр инженер талгаа чамд байдаг. Ааваасаа бүр яг нэг юм аав ээжээсээ дөөрөөс нэг тийм
айгу би сонсохдоо ээж айгу мундаг тийм сурдаг байсан. Айгу толгойтой гэж аавч айгу магтаал үгнээс сонсож байгаа ээж чинь талаар. Тэгээд бодохдоо яг аав ээжээс авсан айгу тийм ухаантай толгой чамд байд юм санагддаг. Ийм логик стилээ байна уу? Байна. System thinking гэж нэрлэдэг. Systemтэй сэтгэж чаддаг. Тэгсэн хэрнээ empathy чанар буюу ингээ баруун зүүн тархич хойд аль нь айгу сайн хөгжиж чадсан юм шиг санагддаг. Тэгээ тэрүүгээр чинь бараг ингээ бат ээжээр ч амар бахархмаар заримдаа яаж хүүхдээ ингэж хөгжүүлж ингэж гоё авч явж чадсан юм болоо гэж бүхээр бахархмаа. Тэгээд одоо манай мөөнө чин одоо дүү чин ингээл харахаар энэ хүүхдийн өгдөл нь яг харилцааны чадвар гэхээс илүүтэйгээр яг ингээл ийм IT-ийн хүн байгаа байхгүй юу? Ер нь анзаарлаар энэ компьютер л ингээл чимээгүй л хинтэж ярихгүй гаргацаал ингээл тоглоомоор тоглоод ийм л юм сонирхолтой байх чинь тий. Тэгээ чамд аль нь ингээд гоё давхар хөгжчихсэн байдаг. Тэгээ тэр ч үүднээсээ би чамаг чиний ирээдүг бүр ингээд хин хинээс илүү дээрс нь чи одоо манай том хүүхэд тэгэхээр хин хинээс илүү чамд амар тийм шаардлага тавьж дотроо одоо амар шаардлага тавьж хашицдаг. Тэр нь юу вэ? Яг л чамд айгүй том боломж байгаа. Потенциал байгаа. Боломж байгаа. Тэгэхээр би чамаг зүгээр нэг одоо юу гэдгийг хүмүүсүүдийн ингээд за зүгээр л энэ мэрэгчлийг сонгочих даа ч гэдэг юм уу те ийм хандлагаар ингээд нэг мэрэгчлээ сонгочтой шүү дээ те тийм байгаасаа гэж нэгт хүсдэггүй яа тэгэхээр чиний ихний мэрэгжил чиний суур энэ болгон чамаг ингээд айгүй их юмд хөтлж чадна гэдгийг мэддэг учраас ирээдүйг ч юм бол маш баялгаар бүр айгүй амбицтай хардаг чамаг болов тэгээ тийм учраас нэхлээд хүссэн мэрэгчлээ сонгоосай тэрэнд чи хин нэг нь амар нөлөөлөх зүйлүүд яг татаад өөрийгөө сонсоосай гэж бол хүсдэг гэхдээ ийм нөгөө талаас айгүй тийм яг тийм шинжлэх ухаан суурилсан тийм яг ганцхан чийл энийг хийж чадах ч юм уу те тийм мэрэгжил сонгоосай гэж айгүй хүсдэг. Ирээдүйг ч бол айгүй тийм амбицтай хардаг шүү. Даашрын тэлгээд сургуулаа эрт юм бэл дээрээ. Эсэмсэгээ бичээрээ. Төрлийн амир тийм ингээд шаардж байгаа юм шиг. Тэ гоё шаарж байгаа. Окей. Амбицтай шаардсан. За, таны намдах асуулт одоо. Чи миний чамд анхаарал тавьж байгааг мэдэрдэг үү? Миний аймаг мэдэрдэг. Яг. Альтасаар яг тийм байсан. Яаж? Одоо зүгээр жишээ нь чатан дээр ихээр одоо ингээд та нар амар олон юмуд явуулдаг. Мэргэжил сонголтын нэг тест явуулж исэн. Нэг мөсийн холоо. Тэр өөрөөсөө одоо подкастуудыг шахалаа. Тэгээд амар нөгөө UX UI тэрийг амар санал болгочихсон. Тэр яг чатан дээр яг тэгж яаж байгаа амьдрал дээр ч гэсэн бас ингээд бүх юмнууд одоо сая хэлсэн шиг одоо ингээд миний ирээдүйд амар тийм анхаарал тавьдаг намайг одоо мэрэгчлэл одоо зөв сонгоосоо гэж боддог гэх мэтлийн тий. Тэгээ боснараа би угаасаа сайн биш яг гоё би тийм хоолсаа авч чаддгүй маа. Гэх мэтлийн ер нь тийм яг чиний хэлээр би чамд аль болох өөрийнхөө чаддаг зүйлээрээ л туслах гэж аягүй хичээдэг. За чиний та миний талаар ээж нарт эсвэл бусдад юу гэж хэлдэг? Бусад ээж нарт юм уу те? Аха. Ер нь бусад хүмүүст. Бусад хүмүүст юу хэлдэг вэ? Би амар шудрах хэлчих манайх 4 хүүхэдтэй. Том маань манай нөхрийн миний одоо дагвар хүүхэд. Манай нөхрийн дагвар хүүхэд. Тэгээ миний хүү манайх 4 хүүхэдтэй айл гэж хэлдэг. Тэгж танилцуулдаг. Тэгээд би өсвөр насны хүүхэдтэй гэж ярьхлаар хүмүүсүүд амар надад юу яриад гэсэн бэ таардаг байхгүй. Тэгэхээр айгу тэрний заавалчгүй тодруулж хэлэхгүй болдоггүй. Гэтэ миний хүүхэд гэж айгу их ярьдаг. Тэгэхээр би ч гэсэн өсвөр насны хүүхэдтэй учраас би мэднэ гэж айгу ярих дуртай. Нэг тийм чамд тэгж танилцуулдаг. Яг ингээд манай үеийн найзууд байгаа штэ. Ээж аав нэг амар тийм 40-тай гарцсан яг манай имээ шиг дуу байдаг хэрэг. Тэгвэл ингээл би ярингууд манай аав ээж хоёр амар залуухан дуу таваас амар залуухан. Тэнгүүд ингээд ярилцахад амар таатай байдаг ингээд намайг ойлгодог тийм. Тэгэл манай ээж аав ойлгодог юм бол хүүхдүүд харцаад тийм үү гэж амар сенсор гаргаж байгаа. Амар атаадаг байх юм шиг. Окей. Би нэрээс бас эмээ өвдөр өссөн шүү дээ. Тэгэхээр чиний яг мэдэрж байгаа мэдрэмжийг айгу бас айгу ойлгож байна.
заримдаа ингээд нэг эмээ өвтэй амьдрахлаа яг өөртөөхөө тэр үзэл бодлыг айгүй ингээд тулгаатж байгаа юм шиг айгүй тийм харилцаа дараа ханддаг. Чи тийм байх ёстой, тийм байх хэрэгтэй ч юм айгүй тийм надад сайн санаж хэлж байгаа хэрнээ тэр хүн өөрийнхөө туршлагыг надад жоохон ингээд тулах гад байдаг гэсэн тийм талтай. Тэгээ би ч гэсэндээ цагтаа бас яг чам шиг яа ингээд нэх гоо ингээд ойлгох хэрэгтэй хүнтэй байх юмсан гэсэн амар боддог гэсэн. Эмээ өвтэй амьдрах үедээ. Миний өсдөг асуулт уу? Тийм. Бид хоёр ирээдүйд хамтдаа ямар зүйл хийвэл гоё олон дурсамжийг бүтээж чадах вэ? Илүү тийм сайхан байх вэ гэж. Ямар дадал зуршилтай болвол Нэг морж ирэхгүй байна. Гэтэ яг одоохондоо хариулах юм бол тэгээ зүгээр л амар уулзах болгондоо ярилцдаг. Одоо энэ сэдвүүдээр одоо нэг рандом сэдв ч юм уу мэдээгээр одоо харж байгаа л юм сонгоол ярилцаал тэрэн дээр өөрсдийнхөө үзэл бодлыг хэлээл би нэг ойлгосон. Тийм байвал амар тийм гоё тусламжууд үүсэх байх гэж бодож байна. Яг таныг бодно штэ би. Ануу гэдэг хүнийг бодонгууд амар тийм зэрэг миний терапевт шиг санагддаг сэтгэл зүйч. Nice. Тэнгүүт яг терапевт нэгж угаасаа амар тийм ярих сонсох тэгээ нэг тиймэрхүү юмнууд байдаг болохоор ихтэй л амар тийм ярилцах нэг сэдвийн талаар биентэйгээ ярилцах одоо тиймэрхүү юмнууд бодогдож байна. Хамаа ингэсэн чинь миний талхан талаа юу бож ингээр айгуу гоё тийм гэр бүлэрээ юм экстрим зүйлийг хийж үзмэр санагдчихэв. Надаа би өөрөө тийм юмс хөвгтлээ айдаг шүү дээ. Аавч мотоциклын анцухласан хөвгтлээ амар айдаг шүү дээ. Тэгчихсэн чинь гинт мэдгүй чамаа ингээд нэг юм ийм асуулт ирээд тэндээсээ ингээд сэтэлцүүлд орчихсон чинь би чиний хайжууд бол ийм зоригтой өөрийнхөө айдаг айцад авахд амар чадах байхаа юм шиг санагдчих. Яг л нэг гоё. Мэдгүй энэ чамтай ингээд харилцдаг болсноос хойш надаа юу мэдэрсэн гэхэлээ ийм гоё том хөвгтэй ахчаа. Яг ийм том хөвгтэй ингэж харилцаа үүсгэж амар гоё идэг юм байна гэсэн мэдрэмжийг миний үед амар шинэлэг шнэж. Тийм мэдэрч эхэлж байгаа учраас яагаад чи чиний хажууд ийм экстрим юмнууд хийж чадах зориг надад гарч магадгүй юм шиг санагдчихлаа сая. Тэгэхээр дараагийн удаа нэг тийм экстрим юм хийж үзье. Тэгээ юу ахаа мэдэхгүй гэнэ. Ер нь тэгээд аавч нөр амар экстрим үү. Тэгэхээр амархан л олдох байх. Би тэгтээ чамаа нэг юм л гоо. Би дугуй чаддгүй. Би чамаар бол дугуй заалгаж чадах байхаа гэж аваарч бол заалах хүн дургуй гэнэ. Намайг зэгнээд гэж магадгүй. Тэгтээ намайг хүчилдэггүй аавчаа. Тэгтээ би чамаар бол заалахад нэр били юм байна. Тэр чинь миний үед амар экстрим байхгүй юу? Яа. Тэгвэл одоо экстрим хийнэ гэвэл юу болох юм бэ? Бэж болох юм те? Спорт тийм. Чиний 10 дахь асуулт нь юу? За. Та миний амьдралд орж ирснээрээ баярлалдаг уу? Yes. Би амар баярлалдаг. Надаас өөр хүнтэй авчин суусан болоо. Би шоловшин хүнтэй суух байсан аа. Өөр шийдлээ. Тий, би чиний амьдралд орж ирсэндээ амар баярлалдаг. Яа тэгэхээр ингээд нэг гоё яг түрүүний нөгөө нэг траумаг ингээд цаашаа өглөөлөх хүсгүй гэж хэлжсэн чинь тий. Миний хувьдсан би түрээс өөрөө хойд ээжтэй, өөрөө эндээс үүдэлтэй ингээд амар тийм олон бас сайхан ч юм байгаа, муухай ч юм байгаа. Тэгтээ яг чамтай би ингээл уучаал, танилцаал чиний амьдралд орж ирснээр болохоор нэх гоё тийм цоо шин юм зүйлийг бүтээж байгаа юм шиг, тийм боломж надад олдож байгаа юм шиг. Хин нэгний амьдралыг ингээд нэх гоё өөр дүрээр таниулах тий. Гэхдээ зүгээр л ийм гоё юм цотн аюулгүй тойргийг яг чамтай чиний амьдралд орж ирснээр бүтээж чадах юм шиг надад амар мэдрэгддэг. Тэгэхээр би амар баяртай байгаа. Тэгээ юу нээр санаж би аавтай анх танилцсатай хүртэл дандаа. Би дагавар хөхтэй үнтэй сунаа гэж амар ярьдаг шүү дээ. Тийм үү? Дааш бүр амар гайхдаг байсан. Тийм ямар сонио юм бэ гэж бодсон. Гэхдээ тийм дотоод тэрнийг яг хуусар зоригтойгоор гэж хэлэхээс илүүтэйгээр зүгээр тоглоом шоглоом болоод хэлсэн. Өөрөө ингэ бодоод тахлаар тийм миний ингэ дотоод ертөнцийн хүн яхаа аргагүй тийм зүйлийг хүсэж исэн юм шиг байна. Им хүүхэдтэй болохыг. Гэтэ өөрөө төрүүлэхээс л тэ өөр хин нэг ингээд хүүхдийг ингээд өөрийн болгох тэ. Тэгээд хин нэгний хувьд ээж аавын дүрээр ингээд хадгалагдаж үлдэх гой дүрээр. Тэгэхгүй яг үнэндээ төрсөн хүүхэдтэй хүн чинь айгу муухай ханддаг шүү дээ. Ер нь бол хамгийн муухай дүрээ хүн тэр хүүхэдтэй харуулдаг шүү дээ. Яагаад тэгэхээр айгу хайрладаг. Хайр нь өөрөө юм нэг айц дээр толгуурласан хайр байдаг.
ээж аавуудын хувьд. Тэнгүүдээ яадаг вэ гэхээр айсандаа болоод амар муухай үгээр загинждаг ч гэдэг юм уу те. Айсандаа болоод тэр хүмүүнийг гомдоох, эсрэгээр хүүхдээ айлгах ч гэдэг юм уу. Тийм үйлдэлүүд айгүй их олонтоо давтагддаг. Нөгөө хайр нь өөрөө хитээтэй тэгэхээр айдсаас үүдэлтэй байдаг. Тэнгүүд чинь би чамтай харилцахтаа болохоор миний одоо айдас нь хамаагүй бага байдаг. Яг л тодорхой хэмжээний хариуцлага би 100% өрөхгүй. Угаасаа 100 өрөхгүй шүү дээ. Ээж чинь байгаа, аав чинь байгаа тий. Тэр хүмүүсд бол айдсандаа хөдлөгдөн. Тэр басод одоо 100% хариуцлага үүссэн учраас айдсандаа хөдлөгдөд айдстайгаа чамтай харилцдаг. Надад болохоор тэр айдас нь байхгүй. Яг л 100% хариуцлага надад байхгүй гэж боддог учраас. Тэгээ тийм учраас амар гоё боломжтой илүү эерэг харилцааг бүтээх боломж нь надад байдаг. Тэгээ тэр үүднээсээ амар баяртай байгаа. Чамтай харилцангуудаа би одоо ингээд амар гоё бэлтгэдэг гэдэг чинь нэг талаараа мөнх оршихыг юм уу арайж ингээд том болоод өсвөр наснд байхлаар яг л энэ харилцааны загварыг би эргүүлээд хүүхдүүдтэй арай гарах ёстой шүү гэж амар хичээдэг учраас чи миний нөө ноорох төрлийн харилцаа биш сэргээр хамгийн гоё харилцааны хэлбэр нь тий. Надад яг тийч боддог. Одоо би одоо том болгох амар санаа зовдөг байхгүй юу? Өөрөө хүүхдтэй болчихгоо хүүхдүүд миний насны дээр одоо өсвөр насны дээр ирэнгүүтээ яах вэ? Юу тулгарх вэ? Тэр үед нь би одоо ямар хүн байх ёстой вэ гэж амар боддог. Тэгээд дээрэс нь бас доороо би 6 дүүхтэй. 6-аа миний одоо өсвөр нас шиг үед ирнэ. Тэнгүүд яг яах болоо гэж амар санаа зовдөг. Тэнгүүд энэ бол тиймэрхүү амар бодогддог. Тэгээд амар тийм өөрөө ч бас нэг ижлэх юм туулсан юм байна. Тэр үедэр нь хамт байсан нэг тийм одоо би өөрөө одоо хүсэж байгаа зүйлээ дүүнэрт амар тийм үхрийг амар хүсдэг. Нэрээ тийч чамаа ингэ хэлсэн чинь надад толгоонд юу бууж гэсэн чинь би чамаг байгаа болохоор заримдаа одоо ингэ 3 дүүд чинь нэг тийм санаа зовдоггүй заримдаа. Яагаад тэгэхээр одоо бит хоёр ингэ хөгшрөн шүү дээ тий. Хөгшрөөд угаасаа л тэгэл өө дохн ойлгомжтой шүү дээ. За нэг цаг мөх биш юм чинь. Тэгэхээр тэр үед ийм гоё буур сууртай яг бит хоёрыг байхгүй болсны дараа хүртэл ингээд чиглүүлээд өгчих юм гоё том ах байгаа юм чинь айгу энэ хүүхдэд айгу гоё тийм аюулгүй мэдрэмжтэй үлдэх байхаа гэж амир дотор хүн маань айгу тэгж ирэв бодогдоод байдаг. Тэгэхээр амир гоё тайвширдаг гэх юм уу да. Чамаг байгаа учраас би гоё тайван байдаг. 3 40 санаа зовдөггүй. Тэгээ бүр болохоо өсөр наснда зовоод тэгэхээр бидэрт хоёр ойлгож чадахгүй маа гэхэд сэлгүүл ах руугаа яв. Тэгээд шавруу гоё төлөж олох юм шиг санагдаад байдаг гэх нөхгүй юу. Гэхдээ яг бас ингээд би амар хүсдэг байхгүй юу. Маа дүүнэр ингээд тэг өсөр насны дээрээ яг юу ярих бол тэрийн сонсоод ингээд амар тийм чиглүүлээд өгөх юмсан ингээл яг жидэага тэр би очиод ер нь амар ярьж ийсэн байхгүй юу. Тэгж яхад тэр нь бол амар тийм миний чиглүүлэг байсан. Тэг ингээл амар готцсон байсан үед ингээ амар тийм юм хэлж игээл ингэдэг одоо тиймэрхүү философи амар юм танилцуулаад яг жидээ ах шиг тий хүн болоод одоо маа дүүнэр над дээр хурж ирээл одоо юм асуудаг ч юм уу тэнгүүт ингээ чиглүүлээл хэлээд өгчтэй амар тиймэрхүү болох амар хүсдэг. Ваа гой сонсогдож байна. Миний төгсгөлийн хамгийн сүүлийн асуулт нь болохоор тиймээс. Чи яг Play Academy-д яваад эндээс яг юу сурсан? Тэгээд ер нь хүүхдүүдэд яагаад энэ төсөлд явах хэрэгтэй юм шиг чамд санагдаж байна гэж асуумаар байсан. Ер нь чиний хувьд сэтгэл яг Play Academy гэж бодонгууд чинь чамд ямар сэтгэл төрж байна эндээс? Надад л 2-7 хоног явсан. Тэр үед нь бол айгу олон зүйлүүдийг ухаарсан, сурсан. Хамгийн түрүүнд юу байсан бэ гэхээр багаар ажиллаж айгу их сурсан. Одоо хийж байгаа прожектууд одоо яасан штэ. Юу лээ? Нэг гараад урд ба хүмүүсийн урд хакатон хакатоны үеэр яг одоо хин юугаа урилж авах одоо санаагаа хин гаргаж байгаа одоо багийн хөтөлбөрч гаргаж байгаа штэ тэр санаа одоо яаж хийх одоо статистик өөртөө танилцуулахад одоо хин гарч танилцуулах уу презентацийн хин их үгээд тэрийг амар тийм хуваарлаад амар багаар ажил сурсан хүмүүсээр нь бол амар тийм эвтэй одоо юу гэж ажиллаа хуваарлаад хийдэг болсон. Өмнө нь би ингээд сургуулийн ажил клуб ажил хийнгүүд амар тийм бүх зүйлийг өөр дээрээ авцдаг эсвэл ямар ч юу ч авдаг юм санагддаг байсан. Ингээл хүмүүстэй харьцангууд ингээл юу яриад байгаа юм. Ингээл амар хэцүү санагддаг байсан. Тэгээ Play Academy-д яваад энэ эхний багийн ажил энэ бол жоохон тиймэрхүү санагдчихсан. Тийг орчин нь яг тэгээ бас коучуд амар тийм гоёсэн болохоор
За тийм шүүгээ л ямар ойлгож эхэлсэн, сурч эхэлсэн. Тэгээ хоёрт нь болонгуудаа харилцаа айгүй их сайжирсан миний. Одоо бус найзуудтайгаа угс туслан дээр ч очингууд өвгийнхаа хүүхдүүдтэй 7 хоног айгүй гоё штэ. Тэгээ 7 хоногч биш юу 2-7 хоног тэр үеэр амар тийм харилцааны чадвар сайжирч эхэлсэн. Бустай одоо ингээд өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө юу хүсэж байгааг одоо бусад тавих тийм. Тэр чадрыг амар сайн ойлгож ирсэн. Тэгээ ер нь бол туслан угсаа амар хөвгчлээ. Флэхтэй бас айгүй гоёсэн. Бус туслан бодох юм бол амар тийм цөөхөн хүүхдтэй тэр нь амар гоё. Одоо ингээл найрамдал сансрыг аль явж байгаа штэ. Тэгэл амар олон ингээл хүүхдүүд байгаа штэ ингээл хамгийн дээд бүлэг доолрын ингээл доош явж байгаа. Тэг ингээл мангар олон танихгүй хүүхдүүд ингээл шургаал ингээл явж идэг. Тэр амар жоохон chaotic. Харин флэхтэй болонгууд нэг 20-30 хэдүүлээ явж илаа. Цөөхөл шүү дээ. 20 нэрээ чав ингэсэн чинь яг энийг онцлогийг бүр ингээд тайлбарлах шаардлагатай санагдаж байна. Юу гэхээр яагаад бид нар тийм цөөхөлөө байдаг гэхлээрэ одоо ингээд сансаар одоо найрамдлыг бусад гоё л да тий олон хүмүүстэй. Гэхдээ тэдний нэг энэ чи бүлэг бүлгээр нь хүртлээ хуваадаг тийм том олон хүмүүстэй туслан чинь насаар нь бүлэг бүлгээр нь хуваадаг. Нэг талаасаа айгүй зүг боловч нөгөө талаасаа одоо 16 насны хүүхдүүд бол 16 насныхаатаа л харилцах боломж нь олгоод байгаа байхгүй. Нөгөө чи бид нар амьдрал дээр ингээ гарч ирэхдээ би одоо жишээлбэл 30 гарлаа гэхэд би 30 гар насны хүмүүстэй л харилцсан. Би 50 та хүмүүстэй харилцахгүй ч гэдэг юм уу те. Эсвэл 18 та хүүхдтэй би харилцахгүй ч гэдэг юм. Хизээч амьдрал дээр тийм байдгүй шүү дээ. Тэгэхээр манай цэцлэнгийн үнэ үндсэн онцлог нь өөрөө насан туршийн боловсролыг олох гэсэн ураатай байдаг. Тэгэхээр энэ ураандаа юу гэж хэлбэл бид нар одооноосоо эхлээд чи өөрөөсөө дүү усуутай яаж харилцах вэ? Өөрөөсөө ах усуутай яаж харилцах вэ гэдгээ туршлага суулгах зорилготой гэсэн. Тэр ч үднээсээ бид нар кампийн хувьд гэх юм бол ямар нэгэн бүлгэмж ирдээс хуваагддаггүй. Яг ингээ бүх насны усууд нэг дор буюу 12-аас 17 насны хүүхдүүд тэр цэцлэнд явагдаж байгаа. Тэгээд цөөхөн хүүхдээ байснараа хамгийн ингэж байснаар яхах вэ? Үнэхээр чиний хэлж байгаа багаар ажиллах чадвар сайжирдаг. 12 настай хүүхд шиг ч өөрөө хакатонд ороход анзаарсан л 100% тэр чинь ингээ пич тавиал ч гэдэг юм уу тэр слайдыг хийгээл ингээ чадахгүй штэ. Гэтэ тэр хүүхд ингээ өөрийнхөө оролцоо нь юу байна гэдгийг чи тэр хүүхдээ менеж хийж сурж байгаа байхгүй юу? Тэнгүүт чинь хүн хүний мэдлэгийнх нь хүрээнд чи харилцаж сурч эхэлж байгаа. Хүн хүнийх нь онцлогийнх нь хувьд харилцаж сурж байгаа. Гэх мэтлэнгээ. Тэгээ энийг зохион байгуулахын тулд манай цэцлэнээр бүлэг гэж байдаггүй. Нөгөө талаасаа ямар ч насны усуд нэгдээ харилцах зорилготой бас хамгийн чухал юм community үүсгэх. Одоо чи янзаар зэрэг туслангаас гоё найзуутай болж чадсан уу? Тийм. Тэгэхээр энэ юу гэж юм бэ? Ижил төстэй мэдрэмжтэй хүмүүсүүд бүлэг болж чаддаг. Нөгөө талаас чамтай адилхан биш хүмүүстэй хүртэл чи бүлэг болж чаддгийг эндээс ингээ харж болж байгаа гэсэн. Тэгэхээр чиний хувьд асуултууд нь дууссан тий. Окей. Тэгэхээр би яг төсөөлтний яг хөгжлөмөр гэхээр өнөөдөр ингээд миний ажил ч гэсэндээ хувь нэмэр ороод чин сэтгэлээсээ яг энэ яриаг бас л юм хэцүү асуулт тавьсан шүү анаач яг манай багийнхан хэлжсэн. Тэгээ яг энэ асуултанд чинь шударгаар хариулаа. Надтай гоё ийм экспириенсийн дурсамжийг өнөөдөр бүтээж аваад үнэхээр баярлж байна миний хувьд. Тэгээд ажилтнаа нас тусалж байгаа айгүй баяртай. Тэгээ өнөөдөр ирсэнд баярлаа. Чиний зүгээс юу гэж хэлмээр байна? Хамгийн сүүлийн сэтгэлээ хэлвэл өнөөдөр ямар байв? Ер нь бол айгүй гоёлаа. Тэгээд угаасаа хүн түн асуултуудад ингээд биентэйгээ ойлголцоод харилцах амар гоё гэдэг. Одоо хитрхий даарахч биш, хитрхий тийм хөнгөнч биш. Яг ингээд нэг таарсан асуултууд байсан юм санагдаж байна. Тэгээд давхар яг цуслангийн талаар яриад явсан чинь тэгээд угаасаа цуслан айгуу гоё экспириенс байсан. Тэгээд тэрнтэй цуг давхар хоёулынх нь харилцаа амар тийм ихсээд илүү сайжирч батбэх болсон юм шиг санагдаж байна. Тэр амар гоё. Яг ингээд дурсамж нэмэгдэх тусам илүү гоё татан болоод байгаа юм шиг санагдаж байна. Яг тийм. Тийм тэгээд дараа чи удаа гэр бүлийн зураг авахулаарай. За тэгээд дараа чи дугаар хүртэл баяртай. Bye bye.